Баточир буюу буянтаа аварга 1882-оос 1883 оны орчим Цэцэнхэн аймгийн Далайвангийн хошуу нутаг Мөнххан уулын орчмоор нутагладаг. Нэгэн ядуу эмэгтэй бяцхан бор гэрт ер бүсийн нэгэн хүү хэний ч анхаарал таталгүй төрж өссөн байжээ. Буян тогтох хүү 10 хэдэн наснаас суг өсөж, хүчтийнхээ орсоор 20 орчим наснда хошуу нутагтаа барилдаж, богинохон хугацаанд сайн бүх болохоо бүрэн харуулсан тул нутаг усных нь шагшин шуугж эхэлжээ. Халахын даншиг наадмын 6 дахь аварга. Энэ алдарт бүх цэвгийн буян тогтох нь Цэцэнхэн аймгийн Далайвангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххан сумын нутагт 1877 онд төржээ. Анх 7 хошуу даншиг наадамд 1903 онд барилдаж, 5 даваад 6-гийн даваанд Намхай аваргын аманд гарч унсан байна. 1904 онд Баточир нэрээр барилдаж, Намхай аваргад унаж үзүүрлсэн байна. Тэрбээр 7 хошуу даншиг ба 10 засгийн наадамд 30 гаруй жил барилдахдаа 4 төрүүлж 24 удаа шөгүүрч алдарт аварга Намхай, Лувсан жамба, Шарв жамц, Вандан нарын гол өрсөлдөгч байжээ. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт урилгаар барилдан зодог тайлсан байна. Богдын даншигт анх удаа ирж барилдсаныхаа дараах хавар буян тогтох богдын хүрээ орж баг саг хөлжиж амин зуулгаа дээшлүүлэх санаатай ганц морио унаж алс дорн нутгаасаа өрн зүгт гарсан гэдэг. Хаврын тарчиг үе бөгөөд унааны ганц морин ихэд турж ицсэн тул ядарч туйлдсан мориныхоо аясыг дагуулan зам зуур саатан гэлдэрсээр их л олон хоног явж сая богдын хүрээний барааг харах үеэс туйлдаа хүрсэн муу морио зам дагуу явган хөтлөн алхаж явжээ. Арай гэж явж байгаа муу морио хөтлсөөр хөлийн модчны дэрэгдүр гарч туул ба улаастын голыг гаталж 8 хотын хойгуур түлсээр хүрээний зүүн захад дөхөж явхад муу морин улам доройтон ураг шишгэхгүй шахан болсон тул буян тогтох тэр морио сайн давхар сурн ногтны дээр жолоог буулган давхарлаж бараг чирэн алдаад гэлдэрч одоогийн хоршоодын холбоо байгааг хүрөөд өгсөж явхад нь нэгэн сүрхий баян бололтой ганган лам өмнөөс нь ширүүхэн ирж явснаа мориныхоо амыг татан ажигласаар буян тогтохор ирж "За буян тогтох сайн байна уу? Чи чинь яаж яваа нинвэ" гэж их л танимхайран асуусанд буян тогтох хариу мэнд мэдих зуур урдаас нь ажиглав. Сайхан дарган буурал морин дээр элбэгхэн хүрм өмсөж булган малгай духтуулсан нэгэн сүрхий лам ажээ. "Чи одоо энэ муу морио ингэж чирч гулдраад яах нь вэ? Наадах чинь хүзүүн тасрах нь байна. Нөгөө чиний их барь чадал чинь яалаа" гэхэд буян тогт "Бэрч яах вэ байна л да. Харин морил байхгүй болж байна" гэж хариулжээ. Нөгөө лам нүдэрээ нэмсэглэж "Тэгвэл чи үүнийгээ чирч явахаар үүрч явахгүй юу" гэжээ. "Үүрсэн ч бараг л байх л та. Харин үүрвэл та юу өгөх хүн бэ?" Лам "Би энэ мориол чамд өгчихнэ. Харин чи хүрээний дунд орно шүү" гэхэд буян тогт "Тэрч болно л доо. Харин та энэ морио эмээл хазаартын өгөх юм байгаа үстэй" гэжээ. Лам нилээд бодох мэт болж "Хэрв чи морио үүрээд тувт явсаар манай хашааны үүдэнд хүрвэл би морио эмээл хазаартын өгч болно. Өгөлгүй ч яах вэ" гэж их л урайлгахын хэлсэнд буян тогт "Танай хаана байдаг хэнийг гэдэг айл вэ дээ" гэсэнд лам "Манайх Гандан дээр Өрлүүдийн аймгийн нүүрэнд байдаг Бүтэмжинх гээч айл да" гэж их л бардам байдалтай хариулжээ. Энэ чинь Өрлүүдийн Бүтэмж гэлэн гэлцдэг айхтар баян лам биеэрээ мөн байх нь гэж бодоод буян тогтох угаас нилээн залтай сэргэлэн хүн тул ганцхан ол золдог гогцоо маань энэ гэж санууд олон чүг дуугарсангүй бүсээ тай хормойгоо сайн шууд зангидаад бүтэн бажгэр дурдан бүсээрээ мориныхоо дөрвөн хөлийг хончилж боогоод "За би таны морийг авнаа. Одоо цулбуураа нааш нүг. Хэрв таныг давхиад явчихвал ядарсан явган хүн яаж гүйцэх вэ" гэж ламын морины цулбуурыг авч хөтлөн өөрийнхөө морийг өргөн хөлнийхэн дундуур цээжийнхээ талыг хийж эгэлдэргэлэн үүрээд баруун тийш алхаж гарчээ. Богдын хүрээний дундуур орон Батгүний урдуур Сэлбийн улаан модон гүүрээр гарч энэ хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудад хүрээний олон хөгшин залуу эр эмгүй хошууран дагаж энэ юр бусын үзэгдлийг гайхан харж байсан гэж. Зарим нь "Энэ хатар хүн чинь хэн гих чинь вэ" гэхэд "Яага вэ? Нодон даншигт барилдаж байсан буян тогтох гихч бүх байна. Аргач байж юу? Мөнч сайхан тэнхээ байна да. Би энэ хүнээс өөр яасан том хүн бэ дээ. Хаа хүрэх юм бол доо" гэх зэргээр ярилцсан цам майдар үзэж байгаа мэд өдий төдийгөөр даган явцгаахад харин буян тогтоход цулбуураа хөтлүүлэн яваа Бүтэмж гэлэн тэр хүмүүстэй учир явдлаа ярилцсан хэрхэн мөр идснөө тайлбарлан явсан. Ийхүү явсаар ихч ядарч Гандангийн зүүн хүрөөд гарахад хөлн нугарчих гээд маш зүдэрч чухам шүд 100 зүтгсээр гарч очиход цээжнээс нь цус амтагдаж байсан гэж хожим өөрөө ярьж байжээ. "За манай хашаа эндээ" гэж Бүтэмж гэлэн сая нэг ам нээж дуугарахт нь үүрч явсан морой арай гэж буулгаж тавиад бүсээ бушуухан тайлж авч үслээд Бүтэмжийн морийг авч дорн мордоод эргэн явж одсон. Ингэж буян тогтох сайн морь сайхан эмээлтэй болж байсан түүхтэй ажээ. Бас нэгэн удаа
өөрийн нутгийнхаа нэгэн их баян айлд буугаад гэрийн эзний хамт юм яриа зогсож байтал ойр айлын айхтар догшин бух ирж тэдний бухтай мөргөлдөжээ. Үүнд гэрийн эзэн ихэд сандарч бухыг минь гэмтээч хвээ. Энэ хоёрыг чинь яаж нэг салгадаг юм блээ дээ. Буянтаа чийж салгаж чадахгүй биздээ гэхэд буян тогтох үзий байж гээд тэр хоёр бух руу ойртон хоёр бух уурлан өөдөөдөөс ухс хийтэл буян тогтох хажуунаас нь дайрч хоёр бухын нэг иврээс язоордуулан барьж аваад гэдрэг нь алдлан татжээ. Буян тогтох өөрийнхөө алдыг гүйцэтгэл хоёр тийш нь ухруулан татаж гүйцмэгц хоёр бухч түүний гарыг дийлэн өөдөөдөөсөө зүтгэн хариугүй хүрдгийн даваан дээр дахиад л буян тогтох дийлж хоёр тийш татан салгах бөгөөд энэ мэтээр удаан тэмцэлдэжээ. Бухнуудыг биест нь хөрвөлгүй нилээд удаан ингэж хорсныхоо буян тогтохын гарын цуцаж ядраад тэр чигтэн тавиад орхиж. Гэтэл бухнууд хоёулаа буян тогтохоос ухтааж эврээс ижилсээр хоёр тийш яваад өгсөн гэд. Холдохдоо тэр хоёр бух харин эргэж харж муухай гихчин орилсооргүй өгөөд явахыг хүмүүс харж ихэд инээлдэн буян тогтох авраг 20 гаруй настай байхдаа адуугаа оторлож яваад ганц гэр айлаар орвол 4 хүн даалуу тоглоод байжээ. Тэдний амар мэндийг ирэхэд юр тоосон шинжгүй байна. Гэрийн эзэгтэй хурган дотортой турган дээл мэтгэж байсан ач. Буян тогтох нэлээд сууж байснаа. Би алдчихсан 7 мороо ирж яваа хүн. Үдсэн гарсан хүн байгаа болов уу? Та нараас асуувал болгосон болов уу гэхэд даалуучдын нэг нь чи яасан ёжтой ирвэ? Зүгээр л асуувал болоо үсттэй. Болгосон болов уу гэдэг нь юу вэ? Начин минь үүнийг хотны бууцанд хутгаад өг гэжээ. Буян тогтох үүнийг сонсоод үгүй тэр бууцтай хутгана гэдэг яахыг хэлж байгаа юм бэ гэж хигжүүн байдлаар лавлахад нөгөө хүн зүйлээд өгнө гэж гин. Ингээд даалуучид тоглоом завсралмагч нөгөө хүн за начин та цаадахыгаа одоо л нэг бууцтай нь хутгаад өг гэжээ. Тэгээд хоньны хашаанд орж тэр начинтай нь барилдах болж буян тогтох зориуд түүнтэй нэлээд удаан ноцтолдож байгаад унгааж орхитол өнөө начин цолтой хүн босч ирээд эн чин овоо ир байх нь чамааг ястаа одоо л бууцтай хутгаад өгьгээд дахин 2 удаа барилдаж унаад 4 дахь удаа барилдахад нь буян тогтох түүнийг 2 ханцууны үзүүрээс бариад дүүгүүрдэж шитгэхэд дээлийнх нь 2 ханцуу сугаараа тасарчээ. Нөгөө начин босч ирээд чи үнэхээр бэртэй хүн байна. Бид өөрийг чинь мэдлгүй дими ам гарсан байна гэх зэргээр уучлал хүсэх төлөвтэй болж иржээ. Гэтэл гэрийн эзэн нэлээд баян бололтой хүн буян тогтоход хандан. Чи үнэхээр тийм бэртэй юм бол манай гадна ширэнд боосон бүтэн шарын мах байгаа. Түүнийг чи сугандаа хавчуулаад манай гэр хашаа хоёрыг амрахгүйгээр 3 тойрч чадвал гэрт оёж байгаа торгон дээлийг өгнө гэж амгарчээ. Ингээд тэр махыг өргөхөд хөлдөө мах ташааны толгойг нь ухаад байхаар нь өөнд жирэг болгох юм өгч болгосон болов уу гэхэд шуудаанаас авчирч өгчээ. Түүгээр нь жирэг хийж ташаан дээрээ тавьж сугадаад гэр хашааг нь 4 удаа тойрч махыг нь байсан газар нь аваачиж хайчгаад гэрт нь орж нөгөө оёж байсан торгон дээлийг нь шууд шүүрж аваад явхад мөнөө хүмүүс юу ч хэлж чадалгүй гайхан хоцорсон гинэ. Нэгэн намар цагт термин шавын отго хушуунд харчин дэж тэнд хавь ойрынхан цугларч хаад өргөн найр болж байваа. Тэгтэл айлын хажууханд нэг тэмээ шавар тунаж бүр доошоо шигдээд дөнгөж 2 бүх толгойн цохож байваа. Найрчид очиж 10-аад хүн цээжнээс нь бат очир шаврыг ухаж оосрлон ганцаараа бөксөн талаас нь өргөтөл бөкс нь гараад харин цээж нь бүр доошоо орчход байхаар нь аргаа барж бүдүүн зилээр оосрлон зүтгэл тэмээ шавраас гарч найрчид үнэхээр бахархан баярлсан гэдэг. Богдын хатан улсын их тагин дондог дулмын сүүдэр тохиосны баярт учралд Богд хаан их тагин нар морилон эрэхтэй үлзий бэлэгт наадмын сургаар хөвчин жонон вонгийн хөгшин залуугүй хөөрсөн сэтгэл хөвөлзөж явах үе халахын төвд их таншиг наадам дэгдэхээс дутгааргүй дуйлант наадмын цуу түмэн хүний сэтгэлийн хорхойслаас ааж 5 хэлийн хөвөн тал талаас сугларан ирэх сураг дуулдаж эхлэв. Энэ үед халахын дэвжээнд нутгийн нэрийг гаргаж буй буянтаа аварга онгон тахилгад их харихныхаа ингэрт 10 хантай ирэнгэр асар майхантай бэлтгэлийг базааж гаргасан нь тухайн үед халах даяар алдарсан босоо их аварга намхайд нутгийн наадмын төрөг алдахгүй гэсэн ноёны бодлого байваа. Иймээс халахын дэвжээнд эрэлсэн хутга шиг эд насан дээрээ явсан буянтаа аварга тарган шар өхрийн аль чанарлаг бараан яргаа хатуу булчин шүрмөстэй махыг сорчлон хүртэж унтахтаа суран бугуйлдэрлэн урт таргамжаа өвхөн сүүжин доороохийн унтдаг байжээ. Мөн өдөрт 2 удаа ууланд гарч тэвэрд багтах том чулуунуудыг өргөж уулын уруу шидлэх голын усанд тайрмал хар модыг сүргүүлэн сэлж төлхөх зэрэг баргийн бүх сэтгэл галиран бие зүдрэн буцахаар дасгалуудыг хийж өөрийн үндсэн мэхээ хэдэн зуун дахин давтаж бэр хүч сэтгэл тэгшрэн намхайлг нь хажууд хан хинтий налайж хаад ноёд хүрээлж байхад барилдах шиг барилдаж төрүүлэх шиг төрүүлнэ хэмээн
оморхох сэтгэл төрж байжээ. Ийхүү наадам эхэлж буянтаа торлгүй давсаар үзүүр түрүүнд халахын их аврагтай үлджээ. Энэ үед намхай авраг эд үеинд өнгөрч ялимгүй харж байсан ч халахын хавтгай дээр босоо хэвээрээ байжээ. Нэр төртэй эхэс дээдсийнхээ өмнө нэгэнт үзүүр түрүү булаалтахаар шалгаран үлдснийх харж яваа халахын их аврагыг халж суйлаад хар сээрээр нь газардуулдаг дархан мэхээ хийж хаяхын хүсэлт автсан залуу авраг хүү ихийн завдалгүй ухс хийж их аврагын зодогноос хинжлэн бариад өгтөрвөл их авраг нэг тонгос гээд дагаад ороод ирэх шиг болсноо дараа нь юу болсныг мэдсэнгүй. Нэг л мэдсэн буянтаа аврагын ард зоогоор нь айхтар хүчтэй хатгуулан өвдөж тэнгэр шаргалтанд айвалдаж дотор нь бачууран тархиар нь хатгуулан өвдөж байна. Буянтаа хүчлэн босч тахимаа өгөөд ирэхэд намхай авраг баруун хацрыг нь өмсөж зүүн хонгон дээр нь зөөлөн алгадснаа за дүү минь цаашид бие сэтгэлээ тэнцүүлж барилдаг юм шүү гэж захиад ихсийн өмнөх идээ туг руу хандсан гэдэг. Залуу аврагын хувьд сэтгэлийн болон биеийнхийг нарилж том сургамж санамжийн зураар өөрийгөө оруулсан сургамжтай наадам болж өнгөрсөн тэр байжээ. Энэ тухай хожим буянтаа авраг өгүүлэхдээ ер нь бүх хүн хэрээл мэдмээр юм билээ дээ. Би тэр үед өөрийгөө амбан шар атан тэмээний бэртэй гэж бодож явсан. Тэгвэл намхай авраг арслан заан гэгч амтны бэртэй байсан ба. Ичхийн хэрэг байхгүй. Илүү юм илүү л байдаг. Их зам бүрч хэрэггүй гэж захиад хоймортой залраад залуу насны гашуун дурсамжаа тарган хоньны махаар даруулан тухал суусан гэдэг. Буянтаа авраг ер нь их ёжирхуу хүн байсан ба аврагыг нас нилээн дээр гарсан хойно Төв аймгийн Баянзүрх сумын гарьяат Лувсан Шарав гэгч улсын наадамд барилдаж начин цул хүртжээ. Нутгийнхан дүүнийг буян тогтох аврагад танилцуулахаар дагуулan очиход мөн ч сайхан залуу байна хэмээн таашааж байжээ. Тэгээд аврагыг энэ залуу начинтай барилдаж үсэхгүй юу гэхэд үгүй Дими хөгшин хүний хэм хэлчгэн гэж зөвшөөрөхгүй байжээ гэвч ахин дахин хүсэж гуйснаар барилдаж авраг унлаа. Буян тогтох босч ирээд эн чинь ямар их тэнхээтэй хүн бэ? Ийм бэртэй хүн бас байдгаа. Энэ их бэр хаанаас нь гараад байна гэд шагшиж байснаа. Үгүй дахиад нэг үзэх үү гэж өөрөө хэллээг нь. Ингээд авраг Лувсан Шарвыг 3 дараалан хялбархан хайчгаад халаг чи ийм хариугүй амтан байсан юм уу гэхэд Лувсан Шарв ичгтээ шууд мордоод давхиад явчихсан гэдэг. Төв аймгийн Баян сумын харьяат Дайнаа улсын начин цул хүртэж сумынхан мөн л буян тогтох аврагад танилцуулжээ. Энэ үед буян тогтохгүй би чамайг харахгүй байна. Би гараа алдлаад бай. Чи гараа алдлаад миний гаран дээр тавь. Харин чи зөөлөн тавиарэ гэж загсан гэдэг. Ингэж гарыг нь өөр дээрээ тавиулж тэмтэрч үзээд наадах чинь залуу байх цагтвал хүн орхоод шиг хариугүй амтан байна гэж бас л ёцсон гэдэг. Хүн Баян сумын харьяат Ренчин гэдэг нэлээд хүдрээр залуухандаа айлаар явж байтал нуурын эрэгт морио сойчихсон нэг хүн байхыг хараад очижээ. Очтол буян тогтох авраг байж. Нэг өхөр нуурын шавард шигдчихсэн түүнийгээ гаргах гэж буян тогтохгүй инээд алдаатал ганцаараа яа гэж байсан юм. Аш хүчий хүрээд ирлээ. Би ийм л оцтой зөлөг байгаа юм да гэд их л олзуурхаж байна гин. Ингээд үхрээ татаж гарах болжээ. Авраг Эренчин за чи олигтойгоор урд нь ор би араас нь татъя гэсэн гин. Эренчин угаасаа бэртэй хүн залууч байж тэр өхрийг ганцаараа татаад гаргана гэсэн бодол дотор нь байжээ. Ингээд татсан хөдөлгөж чадсангүй. Авраг татаж байгаа үгийг мэдэгдэхгүй байжээ. Тэгтэл авраг за би ганцаараа нэг үздэг юм билүүгээ татсан. Шууд чирч гаргачаад Эренчинд би чамайг овоо тэнхээтэй гэж бодсон. Ийм хариугүй ир байжээ гэж бас явжилсан гэдэг. Буян тогтох авраг 1953 онд 76 настайдаа өөд болсон бөгөөд ард түмнийхээ дунд буянтаа авраг гэж алдаршсан энэ алдарт бүх нас дээр гарсан хойнооч эмнэг хангалыг уурахгүй барьж дарж оосролдог байсан ба үндэсний сурын улсын мэргэн цолтой шилдэг харваач байсан гэжээ. Бөхчүүдийн домогшин үлдсэн яриаг дахин сонсохыг хүсвэл subscribe дараарай.